байгууллагын амжилтыг яг энэ тохиолдолд бол орлогоор хэмжээд өндөр орлоготой, дунд орлоготой, бага орлоготой гэж ярихаасаа илүү ер нь амжилтын хэмжүүр гэдэг нь юу юм бэ гэдэг тухай эхлээд ярих хэрэгтэй байх л та. Тэгэхээр ер нь амжилтын хэмжүүр гэдэг бол орлогын хэмжээ гэхээсээ илүү орлогын бүтэц, орлогын загвараас хамаардаг. Ер нь бол бодит амьдрал дээр байгууллага бизнес амжилтгүй болох нь үе олон шалтгаантай боловч яг санхүүгийн асуудлаар, санхүүгийн шалтгаанаар, санхүүгийн удирдлагатай холбоотой амжилтгүй болж байгаа ийм тохиолдлуудыг аваад үзэх юм бол ер нь өндөр дунд бага орлоготой гэлтгүй орлогоо хэрхэн яаж удирдсан бэ гэдгээс байгууллагын бизнесийн амжилт шалтгаалдаг л да. Тэгэхээр энэ дээр бид нар ер нь бол орлогын бүтэц, орлогын загвар руу илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг. Орлогын хэмжээ биш. Тэгэхээр ер нь орлогын бүтэц гэдэг бол ер нь бизнесийн байгууллага одоо ямар төрлийн их усүрээс орлого олж ийн вэ гэдгээр тодорхойлогдож байдаг бол орлогын загвар гэдэг бол ер нь 94 чиглэсэн бизнесийн хөгжлийн стратегийн шийдвэр гаргалт гэсэн үг юм. Тэгэхээр орлогын хэмжээ гэхээсээ илүү орлогынхоо бүтэц, орлогынхоо загвар руу илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг л та. Өөрөөр хэлэх юм бол одоо хүн нэг хөл дээр зогсож байхад те хэр удаан доктортой зогсож чадах вэ гэдэгтэй адилхан хэрвээ хоёр хөл дээрээ зогсож байгаа юм бол илүү доктортой байна гэдэг шиг бизнесийн байгууллагуудын хувьд ч гэсэн орлогын зөвхөн нэг их усүрт хит найдах ч юм уу эсвэл ер нь орлогын дийлэнх хувийг нь тодорхой нэг төрлийн их усүр, нэг сегмент, нэг зах зээлээс орж ирж байгаа болвол энэ бизнесийн хувьд маш эмзэг загвар гэсэн үг. Багахан хэмжээний өөрчлөлтөд байгууллагын үйл ажиллагаа ерөнхийдөө хямрах ийм нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн үг. Тэгэхээр төрөлжүүлэлт бол энэ дээр бас шаардлагатай гэж байна. Тэгэхээр юуны өмнө одоо орлогоо тоолох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл орлогын их усүрээ эхлээд тоолоод үзэх хэрэгтэй. Ер нь гэхдээ яг ингээд орлогынхаа их усүрийг тоолооч гэхээр эмзэглээд идэг л да. Тэгэхээр эхлээд 1 2 3 тий. Ер нь бол нэг 2 төрлийн их усүр 70-80% нь эзэлж байх юм бол энэ л эмзэг бүтэц гэсэн үг учраас дор хаяад 3 4 тэрнээс дээш их усүрийн бүтцийг бий болгоход хөгжүүлэхэд ер нь анхаарч явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо 60 70 80 одоо юу гэдэг одоо энэ хэвлэл мэдээллийн байгууллага те олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага байлаа гэж бодоход 70-80% зөвхөн зар сурталчилгааны орлогоос олж байвал энэ бол маш эмзэг бөгөөд эрсдэлтэй байна гэсэн үг аж тархан. Тэгэхээр ер нь бол орлогын төрөлжүүлэх, олон их усүрээс орлогоо олох ийм загварыг ирээдүгээр ер нь загварчлахад л илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн. Ер нь бол санхүүгийн менежер үүнийг л хийж явах хэрэгтэй л да. Ер нь компаниудын яг хөө мэдээж бүтэц зохион байгуулалтаас нь ч гэдэг юм уу чадвархын хувьд ингээ аваад үзээд бас харилцаа адилгүй янз бүр байгаа л да. Гэхдээ ер нь таны бодлоор бол одоо яг тухайлбал байгууллагуудын ер нь удирдлагуудыг хамгийн түгээмэл гаргадаг санхүүгийн алдаа гэвэл одоо яг юу гэлөө онцлж хэлэх вэ? За яг бизнесийн байгууллагуудад ямар үе шатанд явж байгаа вэ гэдгээс хамаарат өөр эхэлтэй шатандаа байна уу, өсөж байна уу, докторчлалтад орсон байна уу, эсвэл одоо шинжлэлийн буюу бууралтын шатанд руу орсон байна уу гэдгээс хамаарат ялгаатай. Гэхдээ ер нь зөвхөн нийтлэг анзаарагддаг зүйл бол юу вэ гэхээр орлогын нэг их усүрт хит найдах. За энэ маань өөрөө нөгөө эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байдаг. За хоёрдугаарт нь гэх юм бол ер нь ирээдүг төлөвлөхдөө тодорхой одоо юу гэдэг бизнес орчин энэ хүрээлэн буй орчин те харуу ертөнд чинь маш хурдан өөрчлөгдөж байгаа гэдгийг байнга санаад орлогын загвараа дандаа хөгжүүлж явах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бид нар ганцхан төрлийн их усүрээр за яг эхэлж байгаа бизнесийн хувьд бол нэг их усүрт тулгуурлаад бизнесээ эхэлнэ. Тэгээд ер нь нэг жилийн дотор ч юм уу те маш хурдан хугацаанд дахиад өөр яг энэ хэлбэрээр ямар орлого олж болох вэ гэдэг загвараа одоо орлогынхаа төрлийг төрөлжүүлэхэд илүү анхаарлаа хандуулж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй л бол тэгэл бизнес амжилтгүй болно гэсэн үг шүү дээ. Одоо бидний хамгийн сайн мэддэг Amazon компани жишээг дурдж болж байна л да. Зүгээр ном зардаг бизнес шүү дээ, тэ байсан. Гэхдээ 14 оноос хойш AWS буюу Amazon Web Service хөгжүүлэл, Amazon Prime-ийг хөгжүүлэл ингээл нөгөө орлого олох боломжуудаа зах зээл дээр одоо юу гэдэг одоо хөгжүүлж эхэлсэн тэр бүтээгдэхүүн, тэр үйлчилгээгээ өөр ямар хэлбэрээр тогтмол орлого олох, аль болохоор тогтмол орлого олох одоо өөрөөр хэлбэл subscription буюу захиалгын загвараа хөгжүүлэх байдаг юм уу? Тийм хэлбэрлүүл илүү одоо зорилгоо тавиад бизнесийнхаа орлого ашиг
үйл ажиллагаагаа тэрлүүл чиглүүлэх ёстой л гэсэн үг л дээ. Ер нь яг манай Монголын нөхцөлд аваад үзэхэд жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн хувьд бас нийтлэг гаргадаг алдаа гэдэг ингээ ажиглахаар бас ялангуяа cash flow буюу мөнгө урсгалыг удирдах тал дээр нэлээдгүй юм төвөгтэй байгаад ах шиг харагддаг. Энэ дээр ер нь таны хувьд яг экспертийн хувьд юу гэж хардаг вэ? Ер нь тий санхүүгийн удирдлага гэдэг бол мөнгөний удирдлага тий мөнгөний удирдлага ер нь бол орлого гээл ингээд цаашаа ярахаар тэрний цаанд мөнгө л байгаа шүү дээ. Тэр бизнесийн байгууллага бол ер нь эцсийн зорилго нь тодорхой үн цэн бүтээхэд чиглэж үйл ажиллагаа явуулж байгаа. Бөгөөд ер нь тэр үн цэнээс ирээдүйд орлого ашиг орж ирэх хэрэгтэй гэж таниулна. Тэгэхээр мөнгөн урсгал бол мөнгөн урсгалын удирдлага бол мэдээж энэ хамгийн чухал гол хүчин зүйл байдаг. Өөрөөр хэлэх юм бол жижиг дунд бизнесүүдийн хувьд бол ялангуяа эхэлж байгаа жижиг дундуудын хувьд бол ихэнхдээ хасгатай яваад байдаг. Өөрөөр хэлэх юм бол дөнгөж эхэлж байгаа учраас зах зээл хэрэглэгч нь доктортой биш учраас одоо юу гэдэг сарын орлого 30 сая орлого болдог. Гэтэл 50 саяын зардалтай явждаг те. Сар болгон хасах 20 саяын юм алдагдaltaй баланстай ингээд яваад байна. Гэхдээ энэ үед бизнес юун дээр тисэж байдаг вэ гэхээр хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө одоо дансанд байж байгаа тэр мөнгө эсвэл одоо санхүүжилт буюу авсан зээл те энэ бизнесийг энэ төслийг эхлүүлэхээр авсан зээлийн мөнгөн дээр л тогтчихдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр жишээлх юм бол одоо сарын хасах 20 саяын алдагдaltaй ингээ яваад байхад дансанд чи хэдэн төгрөг байна вэ? Энэ 20 саяын алдагдлыг хэдэн сар цаашаа тэсвэрлэх вэ гэдгийгээ тооцоолоод энэ хугацаанд л амжиж одоо зах зээлээ бизнесээ одоо хөл дээр нь босгоход анхаарах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол тэгэл амжилтгүй болно гэсэн үг л дээ. Ер нь тэгээд ихэнхдээ жижиг дунд бизнесүүдийн судалгаанаас харахад 70-80 орчим хувь нь дандаа яг иймэрхүү асуудлаар санхүүжилт авчдаг, хөрөнгө оруулалт татчихдаг. Тэр хөрөнгөө их хвчлэн одоо үйл хөдлөх хөрөнгө юм уу, бит хөрөнгөнд оруулцдаг. Эргэлтийн хөрөнгөний дутагдалд орчдөг гэсэн. Өөрөөр хэлбэл ажлын капиталын хомсдол буюу мөнгө урсгалын дутагдалд ордог гэсэн. Өдгөөс яг ашиг бол мөнгө урсгал хоёрын ялгааг бас нэг бас ялгаж салгаж аягүй сайн ойлгохгүй бол удирдлагууд маань энэ дээр бас жоохон шийдвэр гаргах та алдаа гаргаад байна гэсэн нэг үнцэг бас харагддаг. Ашиг бол баланс дээр байж байгаа тоо. Өнөөдөр нэг 100 саяын хилцэл хийчлээ үйлчлэгээ үзүүлэхээр гэрээ хийчлээ гэж бодоход 100 сая орлого болоод баланс дээр харагдана. Гэхдээ энэ мөнгө орж ирээгүй байгаа л гэсэн. Ер нь бол нөө бизнесийн үйл ажиллагааны циклд эхлээд зардлууд нь гараад араас нь орлого орж ирдэг те. Өөрөөр хэлэх юм бол заах урьдчилгаа орж ирлээ. Дахиад үлдсэн мөнгө нь 30 хоногийн дараа, 60 хоногийн дараа ч юм уу 90 хоногийн дараа орж ирнэ гэсэн. Тэгэхээр тэр баланс дээр бүртгэгдсэн байгаа мөнгө, орлого тэрнээс тооцож гаргасан одоо төлөвлөж байгаа тэр ашиг чинь ер нь халаасанд чинь байгаа буюу дансанд чинь байгаа мөнгө биш гэсэн үг юм а. Тэгэхээр яг дансанд чинь халаасанд чинь байт юм уу? Яг өнөөдөр бодтойгоор хэдэн төгрөг орж ийнэ, гарж ийнэ гэдэг бол мөнгө урсгал тэгээд ер нь санхүүгийн шийдвэр гаргалтууд бол дандаа мөнгөн урсгал дээр суйрлаж хийгдэх ёстой байдаг. Өөрөөр хэлэх юм бол тайлан дээр биш. Тайлан гэдэг маань өнгөрсөн хугацааны үзүүлэлтүүдийг бүртгээд мэдээж хэмжээд гаргах ёстой. Гэхдээ яг жинхэнэ шийдвэр чинь яг real time одоо байгаа мөнгө яг одоо хэмжигдсэн байгаа тэр одоо KPI үзүүлэлтүүд дээр тулгуурлаж шийдвэр гаргах ёстой. Тэдгээр чинь болохоор мөнгө урсгалаа яг ямар хэлбэрээр хэмжээд шийдвэр гаргалтад нь чи яг ямархуу байдлаар хэрэгтэй вэ гэдгийг яг оновчтой зөв тодорхойлоод өөрийн гэсэн нэг дашбордтай байж байгаа л тэгжээж л бизнесийг удирдна л да. Тэр төгсгөл нь бас нэг зүйлийг тодруулахад ер нь таны зүгээс яг экспертийн үднээс стартап эрхэлж байгаа болон ер нь жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ бизнес эрхэлж байгаа хүмүүс таан яг нэг чанартай 3 юм дээр анхаарах хэрэгтэй гэдэг үнцгийг хэлвэл ямар 3 зүйлийг хэлэх бол. Ер нь санхүүгийн удирдлага, санхүүгийн сахилга батын тухай ярьж байна те. Тэгэхээр уламжлалт ёсороо бол санхүүгийн сахилга бат гэхээр хэмнэх, хянах болон хэмнэх тухай яригддаг. Тэгэхээр яг стартап бизнесүүдийн хувьд бол хянах, хэмнэх гэхээсээ илүү эхний үедээ бол одоо хянах гэхээсээ илүү мөнгө урсгалаа зөв удирдах хэрэгтэй. Хизээ ямар зарлага гарах вэ гэдгийг болж л өгвөл урьдчил тооцоолж төлөвлөж зарцуулалтаа хийх хэрэгтэй. Ягаад гэхээр стартапуудын хувьд бол орлого бол маш тогтворгүй байдаг учраас энийг анхаарах хэрэгтэй. Тэгээ аль болохоор үн цэн бүтээхэд анхаарах хэрэгтэй болж таардаг. Тийм учраас үн цэн гэдэг маань тэрнээс л ирээдүйд орлого орж ирнэ гэсэн үг шүү дээ. Нэр хүнд гэдэг юм уу? Зах зээл дээр танигдах хэрэглэгчдэд одоо урт хугацааныхаа хамтын ажиллагааны эхлэлийг тавихын тулд хэрэглэгчтэй нэг удаагийн биш аль болохоор цаашид доктортой урт хугацаанд танахаас
худалдаа авалт хийх, танахаар үйлчлүүлэх, энэ нөхцөл байдлыг хангах ийм л одоо зарилтуудыг тавьж ажиллах хэрэгтэй байх та. Өөрөөр хэлэх юм бол нэг удаагийн биш, байнгын тогтвортой орлогын их усүрэл бий болох бол хамгийн чухал. Нэг удаагийн их орлого биш, тогтвортой байнгын юм орлого. Нөгөө төгөөс орлогын их усүрүүдийг маш сайн төрөлжүүлэх, орж иж байгаа сувгуудыг бас нэмэх гэдэг нь өөрөө зайлшгүй шаардлага байна гэсэн үг л та. Харж байна. Нэмээд нэг зүйл тодорхой. Ер нь санхүүгийн сахилга бат гэдгийг та бас нэг үзэж байгаа хүмүүс ер нь яг юуг хэлээд байна гэдгийг товчхон тайлбарлаад өгнө. За тийм түрүүнд урдсанчлан ер нь бол санхүүгийн сахилга бат гэдэг бол хянах хэмнэх тухай биш юм. Хянах биш юм. Өөрөөр хэлэх юм бол хөрөнгө оруулалтыг оновчлох. Одоо өөрөөр хэлбэл зарлагаа багасгах тухай асуудал биш юм. Хөрөнгө оруулалтыг оновчлох. Хөрөнгө оруулалт гэдэг нь тэр нь ирээдүйд ашиг орлого авчрах тийм одоо бит болон бит бус үн цэнийг бий болгож байгаа хэлбэр гэсэн үг юм. За хоёрдугаарт нь ер нь бол хяналт гэдгийн цаана ер нь мөнгө урсгалаа удирдах тухай л асуудал орчин үед бол яригддаг болсон. За тэгээд өнгөрсөн үеийн үзүүлэлтүүдээр тулгуурлана гэхээсээ илүү ирээдүг загварчлах, ирээдүгөө л аль болохоор төсөвлөж, тооцоолж, төлөвлөж удирдах хэрэгтэй хэрэг болж таарж байгаа. Тэхийн тулд миний нөгөө яриад байгаа орлогч нь хэрвээ дандаа бүгдээрээ нэг удаагийн бүгдээрээ гинтийн юм байгаад байгаа юм бол төлөвлөх боломж маш бага, маш өндөр эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр тогтворжуулах хэрэгтэй болж байна. За танд урилга хүлээн авч хүрэлцэн ирж ярилцсан баярлалаа.